За дараагийн хэлтгэл маань Дарган аялгүй хийгээд Магна төрийн уртын дунд хийсэн ажиглалт туршилт. Илтгэгчид маань Монгол Улсын их сургуулийн мэдээллийн технологи электроникийн сургуулийн холбооны инженерчлэлийн тэнхимийн багш Адиабат, за мөн тэнхимийн багш Бямбчов, мэдээллийн технологийн сургуулийн машин оюуны лабораторийн судлаач Баяр сайхан, за мэдээлэл компьютерийн ухааны тэнхимийн дэд профессор машины лабораторийн судлаач Гамтуя нарын хамтарсан илтгэл байна. За мэдгэнэ. За би Монгол Улсын их сургуулийн машин оюуны лаборатори судалгааны лабораторид судлаач идэг. За мөн энэ электроник холбооны инженерчлэлийн тэнхимд бол бичиг хэргийн ажилтны гэдэг юм судлаач байна. За тэгэхээр тэнхимийн багш нартай буюу холбооны дохио судалдаг багийн эрдэмтдтэй хамтарч энэ өгүүллийг бичсэн байгаа. За энийг бичихтэй бол баруун зүүн бүсийн хоёр аялгуун дээр туршилт хийхээр зорьсон байгаа. За удирдах хэсгээ ярихад бол за уртын дундын шүлгийг бол анх хэнийг мэд зохиож, за түүндээ аяа оруулсан улмаар ардын дунд дэлгэрч аман зохиол шинжтэй болж ирсэн байдаг. За ийм зохиогдсон Монгол дуунуудын нэг бол Монголын ардын уртын дуу, Магна төрийн уртын дуу байгаа. За энэ дуу бол Дарган ардын уртын дуу болон 100 аймгийн нутгаар бол дэлгэрсэн ийм төвхтэй дуу. За Дарган ясны үүсэл төвчтэй холбоотойгоор өөлд яснаас уламжлагдаж ирсэн байх магадлалтай ажиглан за мөн аялгауны онцлогийг тодруулахаар зорьсон. За уртын дууны судалгаа аялгауны гişгийн болон шүлэгтэй зөвтөвчд судалгаа хийгцээр ирсэн. Харин бид энэ удаад бол хоёр өөр бүс нутагт буюу баруун зүүн бүсэд тулгажсэн нэг дууны хоёр аялгаунд дээр туршилт хийж үзсэн. Ингэхдээ бол програмчлалын Python-ыг ашиглан Магна төрийн дууны 3 хувилбар дээр туршилтыг хийж үзсэн байгаа. За Дарган ясны үүслийн тухайд бол одоо өнөөдөр манай судлаачид бүгд үзэж харж мэдцгээсэн байгаа хэл та. Дарганчуудын гарал бол захар өөлд эсвэл олон ясны холбоо гэх зэрэг судалгаанаас олонтой бичсэн байдаг. За Монголын сүүлчийн эзэн хаан Лигдний шууд харьяан захирчуулсан захар түмнээс гол хүчийг татаж за халахуул олон ясны шилмэн сүрхтэй намд 1697 онд бол Дарган анх Манжин эзэн хааны сүргийг атгуулуулахаар авчирсан гэсэн ийм одоо түүхтэй. За гэхдээ Дарган нутагт уугуул сүрсэн байсан ард түмэн нь бол халах боржгон онцлол алтан ургийнхан байсан гэж акцент зэрэг цодон бол үзэж номд бичиж үлдээсэн байсан. За 1696 онд бол Манжин зэрэг Галдан хааны зэрэг буцагсны дараа өвөлдөөс олон мал одоо цуглуулсан хүмүүс бэлчээр сайтай Дарган эзэн хааны сүргийг атгуулуулахаар бол 1697 онд бол халахын Сэцэн хааны аймгийн Далайн ангийн хошуу, Түшэт хааны аймгийн Мэргэн ангийн хошуу ба Өр Монголын авар сүнгийн хошуунууд нутаг тастай авч Дарган хошуу байгуулж ирсэн ийм төвхтэй юм байна. За аялгауны тухайд бол за Чимэцээ ардын жүжигчдийн Чимэцээ ухаан төвлөлтөөр бол Дарган үзэмжийн ардын уртын дууны аялгауны ихэвчлэн бэсрэг уртын дууны шинжийг хадгалсан цараа баг багнуултар шургай төв хоолой зөвлөлттэй иймэрхүү маягийн дуу байдаг гэж тодорхойлсон байсан бол харин баруун бүсийн уртын дуу нь бол аялгауны цогцлог зүүн шургайг буй хэмнэлжүүлсэн гэмээр бэсрэг аялгаутай. За судлаачид бол монголчууд эртний дууны хэв шинжийг илэрхийлсэ гэж үздэг юм байна. За өөлд уртын дуу нь агуулга хэлбэр зохиом шинж байдлын хувьд бол их нутгийн үзэмжтэй байгаа. Хүний амьдралын тэмцэл сайн сайхан өсөх мөрөөдлийг үзүүлсэн сэдвийн хувьд магтаалын сургаалын түүхэн түш ашигын хөдөлмөрийн гэж ангилж болох юм а гэж ингэж дүгнсэн байлаа. За бид бол судалгаандаа Магна төрийн уртын дууны өөлд Дарган аялгауны хөдөлмөрүүдийг харьцуулахдаа мөн боржгон дууны төлөөлөгч бол Монгол Улсын гавьяа жүжигчин Дүнжмаагаан дуусан хөдөлмөрийг туршилтандаа бас оруулж өгсөн байгаа. За энэ хоёр бүс нутгийн аялгауны тухай хэлэхэд бол за зүүн аялал бол Монгол орны зүүн аймагуудаар болцсон дуулдаг уртын дууны нэг төрлийн аялгау юм. За энэ төрлийн аялгау цоглог нуглаа чимэг ууд чимэн тансаг юм байдаг. За энэ бүс нутгийн дууны төлөөлөгчд бол Даншгийн авраг Сэцэн хааны аймгийн сүжиг байсан хошууны майдрын дашиг үзэн за мөр өвчин гэж бас хүмүүс нэлээд мэддэг баг. За түүний хуурч дамдын учир за чавхан зогш Сэцэн хааны аймгийн Мэргэн гүний хошууны балигийн лувсан гомбил за Сэцэн хааны аймгийн Сэсэржаагийн дамжаа за ардын жүжигчин шар бүхэн Чимэцээ нарын алдар дуучдууд энэ бүс нутгийн голлог төлөөлөгчд болдгоо. За баруун бүсийн аялал бол хов дуус говьалтай завхан зэрэг баруун бүсийн аймагуудаар болчтон дуулагддаг. Халах уртын дууны нэг төрөл юм. За баруун аймгийн аялгаунд Дарган боржгон шиг чамин чимэггүйж зохих хэмжээндээ чимэг зохилохтой төв алах шиг сунгар биш холын өсрэлттэй өсгөн огцон буултан найжуу байдаг. За хүч хассан тунгалаг цэрхүү олгоор шуурхай хийдэг.
мөн газар нутгийн байдал тухайн ард иргэдийн зам заншил туулж ирсэн түүхэн зам зэрэгс шалтгаална аялал нь бол огцом эрчимтэй ийм уран байдаг. За энэ бүс нутгийн голлох төлөөлөгч дуучдад Монгол улсын аяж хүчний хамжаагаа, за нямсрангуй, өөдийг дууч нямсрангуй, завхны отхон нарын зэрэг алдар туртын дуучид байна. За энэ бүс нутгээр бол би аялгауны ангиллыг бол харуулсан. За баруун бүсийн, зүүн бүсийн, төвийн бүсийн гээ сая доктор бол хэлж байгаа 3 бүс. Баяр сайхан хичээл слайдаа бүлгэрээ. За ингээд бүс нутгээр харагдаж байгаа. За зүүн бүсийн аялал бол дотроо маш олон жижиг чимэг аялал хөвгтэй бол харж байна. За дуучдын гол төлөөлөгчдийг бол харагдан бичиж өгсөн байна. Тэгэхээр бол эндээс зүүн бүс уртын дууны бол маш уран тансаг чимэг аялал хөвгтэй байгаа нь харагдахаар байна. За бид сулгаанда баруун халахын уртын дууны гол төлөөлөгч хөөсдийн их дуучин Ямцын нямсрангийн дуусан магнай түргэн. За даргын уртын дууны гол төлөөлөгч болох ардын жүжигчин Шарын Чимэзэгийн дуусан магнай түргэн дууны аялалгын дээр туршилт хийсэн. Баруун зүүн аялалгын онцлог тодруулахыг зорьсон. За түүгээс өдгөдөл Манжин хааны сүрчнэр ирсэн үйлдүүдээс энэхүү дуу уламжлагдсан ирж дарганд нутагшин нутгийн уртын дууны уран тансаг аялалгын биетэй шингээ өнөө бидний мэдэх магнай түргэн дууг өглөөсөн байх магадлалтай юм аа. Харин бид технологийн судалгааны арга ашиглан уламжлагдж ирсэн өөд дуу дарь арга аялалгын хийц уран маягаар хэрхэн уран тансаг болгож уламжлуулсныг тодруулахыг харуулахыг зорилоо. За шүлгийн хувьд бол яг 2 дуучны маань дуулсан хөлбраар шүлэг үеэр баг өөрчлөгдөв байгаа. Ер нь өөл нутагт бол яг энэ үгээрээ дуулж ирсэн. За тайр хангад бас яг энэ үгээрээ дуулж байгааг бол энд харуулсан. За судалгаанд ашигласан магнай түргэн дууны өөлд дарган аялалгаас гадна бол дүнжмаагаан дуулсан боржгоо аялалгын хэлбэрийг туршиж үзсэн. Энэ аялалгууд гэхдээ яг дарган дуучин Чимэзэгийн дуулсан яг энэ аялалгуугаар дуулсан. Гэхдээ туршилтанд бол ашиглаж харьцуулж үзсэн. За ингэхдээ бол Python хэл дээр ашиглан код бичиж байгаа. За зөвхөн үр дүнгуудыг гаргаж авсан. За туршилтын үр дүнгээр бол pitch counter, MFCC, mail spectrogram гэдэг ийм 3 төрлийн үр дүн гарсан. За эндээсээ бид нар pitch counter-ийн үр дүнг тодруулж арай сонирхолтой үүднээс харуулахаар энэ төрсийг өгж байна. За хөлбөр 3 буюу ногоон он бол Чимэзэгийн дуулсан дарган аялалгын хөлбөр. За хөлбөр 2 буюу улбар шаран бол нямсрангаан дуулсан өөд хөлбөрийн дүрс харагдаж байна. За цэнхэр өнгөл дүнжмаагаан дуулсан боржгоо аялал гэж үзэж байгаа энэ дүрсийг харж байна. За эндээс харахад бол хөлбөр 2 буюу улбар шарангийн дүрс ерөнхийдөө мас дундуур цараа арай багтай нэгэн жигдийн урсгалаар явж байгааг харж байна. За хөлбөр 3 буюу ногоон онг дарган аялалгын хэрхэн дээш доош өссөн ямархан уран тансаг дуулагдж байгаа байдал. Гэхдээ энэ яг нэг үгтэй нэг дуу гэж үзэж байгаа боловч маш их гоё чамин тансаг аялалгуудаа болж ирсэн өөрчлөгдсөн байгаа дүрсийг програмны үр дүн харуулж байна. За энэ дээр програмын үр дүн бүснэтэд оруулж харуулсан байна. За pitch задрааг харуулсан хөлбөр 3 буюу дарган аялал нь хөлбөр 2 буюу үйл аялалгаас цараа ууж хэмнэл ихтэй эрчимлэг байна. Харин хөлбөр 1 нь хөлбөр 3 буюу дарган аялал дуус хөлбөртэй ижилхэн төрлийн байгаа үйл нэг аяар дуусан байгааг эндээс харж болж байна. За дүгнэлтээр ярьж байна. Монгол уртын дуул монголчуудын оршин буй аль ч газраар өөр юм аялал ишгийн онцлогоор уламжлагдж ирсэн. Үүний нэг нь бол магнай түргэн дуу бөгөөд гарал үүслийн үед Монгол орны баруун бүс нутагт анх зохиогдсон улмаар зүүн бүс рүү өвлөгдөн ирсэн судалгааны явцад түүхийн гэр сурвалжуудаас ажиглагдлаа. Монгол улсын баруун бүсээс зүүн бүс рүү өвлөгдсөн тэгдэж ирсэн энэ хүү дуун даргангад нутагшин удамшилтаа дарган аялалгын чамин тансаг чимэг нуглаагаар байжснаас гадна аялалгын цараа ямархан уужим тэнэн болж өөрчлөгдсөнийг орчин үеийн технологийн зуршилтын аргаар харууллаа. Туршилтын үр дүнгээс харахад хөлбөр 2 буюу өөд аялал нь цараа талбарын шургай чимэг багтай харьцангуй доктортой дуулагдж байгаа бол хөлбөр 3 буюу дарган аялал нь цараа ууж муран чимэг зохилго ихтэй хэмнэл хурдан буюу эрчимлэг байгаа нь харагдана. Иймээс банай тургуудын дууны дарган хөлбөрн дарган аялалгыг бүрнээ илэрхийлгүүч уран тансаг аялалгуудаа дуу болон баяжиж өнөө үед уламжлагдж ирснийг бидний судалгааны үр дүн харууллаа.
За санал зөвлөмж хэлэхэд Монгол Уртын дуу аялал хөгжлийн хувьд бол уламжлалт судалгааны аргаар суралцаар ирсэн. Харин орчин цагт аялал туршдаг төрөл бүрийн програм ашиглаж хийсэн судалгааны ажлууд нэлээд өргөжж байна. Энэ удаад бид програмчны хэл ашиглан уртын дууны аялалгын онцлогийг илэрхийлэхээр туршиж үзсэн үр дүнтэй байсан бөгөөд цаашид энэ мэд технологийн судалгааны аргуудыг судалгааны аргатай хослуулан салбар дундын судалгаа болон үргэлжлүүлэх бүрэн боломжтой байна гэж үзэж байна. За анхаарал хандуулсан баярлалаа. За баярлалаа. Жижигхэн бидээ гэсэн учраас нэг дуунаас маш том дүгнэлт хийлээ шүү дээ. Одоо энэс илүү одоо судлана гэж юу ах вэ? Энэ өөрөө судалсан биш ингээ машинаар ингээд баруун бүсээс багнаад руу дуул ингээд зүүн бүсэд шилжиж ирсэн энэ дуу байна гэж ингэж дүгнэлээ. Маш сонирхолтой байна. За дараагийн илтгэгчийг зарлах уу?